За сонсгол хийж байгаа бид. Тэгэхээр ер нь сонсох гэж гол нь дэрсэн шүү дээ. Би ч бас химийн технологийн сонсох гэж нэлээд хичээлээ. Хамгийн гол хариултуудыг авахд бол хэцүү байна. Маш олон мэдээлэл толгой эргүүлээд байна. Тэгээд яг хоёр талаасаа би сонслоо. Иргэдэг бол сонслоо. Ямар нэгэн байдлаар бид нар ингээд нэг чухал юм явуулах гэхээр бослог гардаг гадна дотны гар хүлгээл ярьдаг. Үнэхээр сэтгэлээсээ ярьж байгаа хүмүүсийг тэгж болохгүй мэдээж. Энэ бол яг тэндээ аж амьдрал нь мал ахуй хамаг юм ингээд нутаг уснаас хүмүүсийн сэтгэл үг. Яагаад ингэж юм нэхэр асуудал тодорхой биш байгаад байна. Айгүй их зүйл тодорхойгүй байна. Тэгэхээр сонсгол дээр тодорхой тоог сонсох хэрэгтэй. За ингээд сонссон тооноос хэдийгээр миний үүрэг биш ч гэсэндээ би бас дүгнэж хэлье гэж бодож байна. Нөгөө талдаа бид нар энэ бас нэг бодлого яриад байгаа хүмүүсийг бас сонсох хэрэгтэй. Сонсгол учраас Монгол улсад энэ газрын ховор элемент гэдэг дэлхийд ховор юм чинь гайгүй хэмжээгээр байгаад байна. Хизээч бид нар олборлж ашиглаж байгаагүй. Энэ бол маш чухал. Манай улс Орос улс Хятад улсын дунд байдаг улс. Манай хоёр хөрш бол харин ч одоо хүлээцтэй стратегийн хамтлагч юм том бодлоготой улсууд тулдаа тун аятайхан ханддаг. Гэхдээ бид нар тусгаар улс учраас биднэрт өөрийн бодлого хэрэгтэй. Гурав дахь улсын оролцоо хөрөнгө оруулалт хаана байна? Одоо хамгийн гол юм бол иймэрхүү ховор үнэтэй алт, ховор элемент иймэрхүү зүйлүүдээр орж ирнэ. Тэгэхээр энэ дээр бид нар ялангуяа гурав дахь улсуудыг оруулж ирэх нь Монголын үндэсний эрх ашиг мөн. Үндэсний эрх ашигаа бодоод тэнд байгаа хүмүүсийг бид нар өсөр хайж болохгүй. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийн хүлээлтэнд таарсан хариултыг нь өгмөр байгаамаа. За тэгээ ингээ хариулт өгөхийн тулд яах вэ гэж. Одоо энэ сонсгол ингээ явна. Дараа нэг ажлын хэсэг гарч харах бах. Тэгэхээр ба бэгүү хариултыг өгчмөр байна. Хандлага бол юм байна. За хайгуул хийж байгаамаа эн чинь. Олборлж явуулах гээгүй том юм байхгүй. Хайгуул хийж яхад нэг хайхтар хор хохирол учрахгүй. Төрдөө 50 байжээ гэд. Ингээр энэ хүмүүс чинь 50 байхгүй байна. Тайвшруулах гэж оролдовч тайвшрахгүй байна. Санаа зовоод байна. Одоо энд эвлэрэх хэрэгтэй. Тийм болохоор хайгуул дуусна. Хайгуулыг ашиглах гэж явуулдаг. Ашиглалтын явцад хичнээн тоон хөтөр гаргаж ирээд баяжуулаад бажимлаа зарчлаа. Үлдэгдлийн овоодлоо. Тэр нь ямар хэмжээний цацар идэвхтэй. Тэр нь орчиндөө яаж нөлөөлөх юм? Хэдэн километр радиус татах юм? Малд хортой мó? Хүнд хортой мó? Тэр дээр нь ойрхон хэдэн километрт ямар хугацаагаар амьдарч болох юм? Яг ийм тоонуудыг хэлээд тэр нь бүр үнэлтээ ингээ баа бэгүү явчмаар байна. Энэ тэзүү хийсний дараа нарийн тооцоо гарсны дараа гардаг нь үнэн. Гэхдээ ижил төстэй төслүүдийг угаасаа ижил төстэй юмыг л бодож айс унд аргад хөдлөнө гэдгээр бодож байгаа шүү дээ. Тэр загвараар нь энэ иргэдийг бүр ингээд маш тодорхой мэдээлэлээр хангамаар байна. Ажлаас гарч чад. Тэр нь хэрвээ хүлээж зөвшөөрөхгүй байх юм бол тэгээд зогсон шүү дээ. Яагаад болдгүй? Хамгийн гол нь энэ нэг маргаанч ингэж явсаар байгаа зүгээр нэг юм лицензийн ашиг сонирхлын зөрчил үүсгээд тэр нь Монгол улсын ховор элементийн хөгжлийг буцлах иймэрхүү хортой үр дагавар төрж болохгүй байхгүй. За тэгээд би цаг болно те. За сонсгол дээрээс авсан презентацууд дундаас та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна хэдэн тоо. Хэдийгээр мэрэгжлийн хүмүүс ингэж хүний тоон дээр дураараа хэлж болохгүй боловч баримжаа бид нар авах хэрэгтэй байна. Энийг хэлье. За нэгдүгürt нь энд ингээд байгалийн цацраг идэвч цацрагэргийн одоо төвшинг нэг хэсэг ярьсан. Байглаасаа байж идэг. Хоёрдугаарт нь газрын ховор элементийн өдрөнгө олборлоод баяжуулах явцад байдаг цацраг идэвхжлийн асуудлууд байна. За энэ хоёр тоо. Байгалийн цацраг идэвхжлэлтэр нь миний энэ авсан презентацуудын мэдээллээр бол энэ халдсан бүрэгдээ орчимд хамгийн өндөр нь 1,67 гэдэг тоо гарчээ. За та бүхэн сайн тэмдэглэж аваарай. Энэ нь Монголын дундаж ямар тоо вэ? Тэр төвшнөөс 8 дахин өндөр гэж байна. Энэ бол байгалийн. За тэгсэн чинь доронтой марта ураны ортой. Тэнд бол 4.8 байна. Зөөвч овоо 6.3 байна. Дархан од шүү. Хамгийн өндөр үзэгүүдийн нэгж байгаа хамгийн өндөр үзүүлэлттэй. Дархан 3.1%. 3.1%. Буюу халдсан бүрэгдээгээс
зол жаргал гишүүний цагийг сонгоё. Баярлалаа. Тэгэхээр халдсан бүрэгдээ орчинд гарч ирсэн хамгийн өндөр тооч нь гарахнаас 2 дахин бага, зөөвч овоогоос 4 дахин бага, мардагаас 3 дахин бага юм биш үү? Хоёрдугаарт нь олборлож явах нэ тэр хөтөр доор байгаа. За тэр хөтөр дотор агуулгаж байгаа ураны хэмжээ 0,01% юм байна. Энэ танилцуулгаас харахад. Мардаа хэд вэ гэхээр 0,1. Өөрөөр хэлбэл 10 дахин өндөр. Зөөвч овоо орооногийн тэр болохоор 0,02% юм байна. Мардагаас тэр бол бага. Тэгтээ халдсан бүрэгдээг агуулгын журнаас 2 дахин их. За тэгээд мардагийн хамгийн бага агуулгатай эдийн засгийн ач холбогдолтой гэж үздэг нөөц бодлоготой тооцсон захын агуулга нь 0,01 буюу халдсан бүрэгдээтэй адилхан юм байна. Өөрөөр хэлбэл халдсан бүрэгдээ үндсэн баялаг бол ховор элемент мөн. Гэхдээ тэр хөтөр дотор агуулгаж байгаа уран бол үйлдвэрийн ач холбогдолтой хүйц бараг хэмжээний уран бол байна. За тэгээ гаргаж ирээд олборлоо. Гаргаж ирээд олборлоод баяжуулчлаа. Бүтээгдэхүүн гарна баяжмал нөө ховор элементтэй. Тэрэндээ их их уран нь орчин. Тэгээд тэр баяжмал доторх 0,07% болж байна. 7 дахин өсөж гин гэсэн үг. Тэгэхээр ихэнх уран чинь баяжмалтайгаа явах нь байна. 0,01 хөдрөө олборлчоод хаягдл гарна шүү дээ. Тэр нь баг хөдөртэйгээ адилхан. Арай жоохон бага. Баяжмлын хэмжээ нь бага учраас урааных нь агуулга нь бол хөдөртэйгээ тун ойролцоо хэмжээний хаягдл үүснэ. Тэгэхээр газрын дор байгаа цацраг идэвхтэй бодисыг гаргаж ирээд тавьчихаар нэг цацраг систем болно доо. Тэндээс хүмүүс хайгаад байгаа баг. Тэгэхээр тэр нь 0,01-ээс арай бага буюу 0,09 энэ гэсэн тоо байгаа. За энэ хүний эрүүл мэндэд хэр ортой юм? Энэ малт хэр ортой юм? Энийг яаж саармагжуулдаг юм? Яаж энэ төсөл дээр саармагжуулах гэж байгаа? Ер нь зөвшөөрж болох юм уу юу? Ийм тоонуудыг мэдмээр байгаа. Тэгэхээр энэ 100 хэдэн тоог хэрвээ одоо өгж болохгүй бол энэ сонсголтын дээр ажлын гарч байгаа хүмүүс бүр ба байггүй ингээд болох хэрэгтэй. Ижил төстөө нөгөө хотгорын ордын баяжмлын үзүүлэлтэн дээр саяны тэр юунд нь баяжмал 0,07-той хаягдл 0,01 байна гэж ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр тийм туршилт хийгээгүй гэж байгаа. Гэхдээ энэ чинь жишээд хүмүүс яв цав мэдэх албагүй юу болох гээд байгааг л мэдэх хэрэгтэй байгаа. За тийм болохоор ингээд за иймэрхүү мэдээлэл өгөөд асуулт асуучих. Асуулт асуугаа мэдээлэл өгч ирсэн юм уу? Асуулт асуух одоо. За 1 минут. За асуулт нь халдсан бүрэгдээ авийн тэр байгалийн цацраггийн цэгүүд байна. Тэгэл дархан мархан гэж баах юм ярил. Тэгэхээр энэ хэд байвал хүн амьдрахад саадгүй гэж үздэг юм бэ? Тийм тоо байна уу? Хэдэн микро зверт цаг. Хоёрдугаарт нь гаргаад ирлээ. Баяжуулчлаа. Баяжуулсан хаягдсан чулуугаа овооллоо. Тэрэн дотор нь хэд байх юм? Ямар хэмжээний цацраг одоо техник үзүүлэлтэнд байх юм? Хэд байвал зөвшөөрч болох юм? Яаж сармагжуулдیں۔ Тэрийг? Ийм асуултууд байна. За шинжээч нараас Эрдэнэ улсын цэрэн чимэг ажилтнуур эрд соёлын яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын ахлах мэргэжилтэн 8 дугаар микрофон. 8-ыг өгье. За яг цэцэргийн чиглэлийнхаа асуултанд буюу эхний асуултанд хариулъя. За тэгэхээр энэ аливаа цэцэргийг ер нь байгалийн болон зохиомол гэж хоёр ангилж байгаа. Тэгэхээр зохиомол гэдэг нь одоо бидний мэдэх нөгөө эрентгийн тоног төхөөрөмжөөс ахуулаад хамгийн ойрын жишээ бол энэ доор байгаа та нарыг оруулах шалгасан эрентгийнүүд.
Тэгвэл энэ цацрагийн дэвсгэр төвшин буюу энэ төвшин фоныг нь юу вэ гэхээр хаана ярьдаг вэ гэхээр байгалийн цацраг итгэдэг стопууд дээр ярьдаг юм байна. Ганцхан энэ дээр бол зөвхөн урааныг тооцохгүй те уран тоорой, кали, радий, радон гэд дагалдах олон изотопууд байж байна. Тэгэхээр энэ дээр байглаасаа цацрагийн дэвсгэр төвшин буюу яг фон нь өөрөө байглаасаа тогтцоосоо юм өндөр байдаг цэгүүд байна. Өмнө нь тэр слайд дээр харсан бол олон улсын жишээнүүдийг болон одоо иргэдийн хамгийн их төөрөгдөд байдаг ураны орхигдсон уурхай, мардан уурхай буюу өшөө мөн дорнговын зөөвч овоотой харьцуулсан үзүүлэлтүүд байж байгаа юм. За түрүү онцолж байна. Дархны одоо алтны уурхайн технологийн дамжлагдах алтны тунгаагуурын ялгарсан шорооноос жишээлбэл илэрсэн тийм цэгүүд яг энэ онцолж нэг ёсондоо Монгол болоод олон улсад яг илэрсэн цэгүүдтэй харьцуулсан тийм үзүүлэлт юм байгаамаа. Тэгээд Монгол орны дэвсгэр түвшин 0.120 микросиверт цаг гэж тооцоологддог байгаа. Дэлхийн хэмжээнд улс орон болгон дэвсгэр түвшин өөр байдаг. Яагаад тэгэхээр тэр нөгөө байглаасаа тухайн орон нутгийн газар зүйн байрлал болоод газар доор агуулгадах эрдэс бусад юу гэдэг лээ минерал тийм газар зүйн байрлал тогтцоосоо хамаарат ялгаатай байдаг шүү. За баярлалаа. Тодруулах уу? За зоолоо шүү. За 8 дугаар микрофон өргөжлөө хариулъя. За золжрал гишүүний асуусан хаягдaltaй холбоотой асуултанд хариулъя. За ер нь бол яг энэ дээр онцлж хэлэхэд бол халзан бүртээ ордын хувьд баяжуулалтын болоод баяжмалыг гүн боловсруулах Европын нэгэн наривчлсан судалгаа хийгдэг байгаа. Тийм ч учраас би өглөөний үдээс өмнөх одоо ихтгэл дээр энэ орд дээр наривчлсан судалгааг маш сайн хийх шаардлагатай гэдгийг бол дахин онцолж хэлж байна. За тэгээд одоо энэ баяжуулах эхлээд хүдрийг баяжуулах энэ процессын үед бол хаягдал гарна. За тэрийг бол тэр хаягдлыг хаягдлын санд агуулах байгаа. Тэгэхээр тэр хаягдлын санд агуулгадж байгаа тэр хүдэрт агуулгадах ураны одоо агуулга байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ гэхлээр ер нь бол одоо тухайн Монгол улсын хэмжээ хувьд бол одоо уул уурхайн одоо тэр хаягдлын санд тэр уран тойрог стандартчлсан тийм тоо хэмжээ бол байдаг байгаа. За яг олон улсын жишгээр одоо хятадын баян овооч гэдэг юм өөр одоо Америкийн Mountain Pass тэр одоо хийсэн юм туршлагаас ингээд гарахад бол ер нь хаягдлын санд агуулгадж байгаа уран тойрогоос ялгарах цацрагийн радиац одоо хяналтаас чөлөөлөгдөх цацрын аюулгүй норм гэж үүдэг. Тэр нь уран тойрын аль нь 1000 беккерел на килограмм байдаг. Тэрнээс одоо өндөр хэрвээ агуулгадах юм бол тухайн одоо хаягдлын санг хаах одоо бетондод одоо ингээд буулгах за тэгээ нөхөн сэргээлт хийх зэрэг ийм арга хэмжээ авдаг байгаа. За хэрвээ тэр 1000 беккерел на килограммаас доош хэмжээтэй байх юм бол энэ бол одоо хүний эрүүл мэндэд одоо харьцангуй нөлөөлөл одоо байхгүй энэ чинь зөвшөөрөгт хязгаараас доош байгаа учраас байгалийнхаа жамаараа тэгээ байж гин гэсэн ийм туршлага байдаг. За Монгол улсын хувьд бол энэ газрын элементийн ордыг олборлох хүдрийг боловсруулах баяжмал гаргаж явах баяжмалыг гүн боловсруулах бол одоо тийм процесс явагдаагүй байгаа. Тийм учраас өмнө нь маш сайн наривчлсан судалгаа хийнэ. Наривчлсан судалгаа хийснээр уран тойрын хаягдaltaа баяжмалдаа за тэгээ цаашлаад баяжмалыг боловсруулах гүн боловсруулалтын үеэр гарах хатуу шингэн хаягдалд хэрхэн хуваарлж тархалж байгааг бол наривчлсан судалнаа. За золжрал шүү. Тодруулъя. За миний бодлоор сонсголын бас нэг үр дүн гарч ирж байна. Юу гэхээр зэрэг тодорхойгүй байна. Хоёр тоо тодорхойгүй байна. Ерөөсөө байглаасаа ингээд цацар үзэлж угаасаа өндөр нам байдаг ойлгомжтой. Гэтэ хідээс илүү байх юм бол хүн урт удаан хугацаанд амьдрахад муу гэж үздэг юм. Үнэхээр тийм шалгуур байдаггүй гэж сая хэллээ. Тэгтээ энийг нягтрах хэрэгтэй. Энийг нэгдүгээрт нь мэдэх хэрэгтэй. Тэгээд танаа нутагт байгаа тэр 167 гэдэг тоо чинь тийм амар тоо юм уу үгүй мүү гэдгийг бас мэдчих хэрэгтэй байхгүй. Хоёрдугаарт нь холбоорлолт явна. Гаргаж ирээд овоолоод тавилаа. Хаягдал нь хэр их хэмжээний цацрагтай байх юм. Энийг ингээд тэзүү хийсний наривчсан тооцооны дараа их юм бол хизээс дуусахгүй шүү. Энэ бол маш удаан хугацааны нарийн ажлууд, лаборатори ажлын төр хийн. Тэгвэл
баримжаа мэдэх гээд байгаа шүү дээ. Баримжаа мэдхийн тулд ижил төстэй ажлын ийм байдаг технологийн шийдлүүд нь тэр хичнээн хэмжээний цацраг өдөрчд гарч болно. А тэрийг бол ингэж сармагжуулна. Эсвэл энэс хэдэн санал уу? За баярлалаа. За